За сайн байцгаана уу. Гэрлэх ёслолын ордоноос та бүгдээ бас хүргэж байгаа гэр бүлийн боловсрол олгох гэр бүлийн нэвтрүүлгийн 2 дахь дугаар та бүгдэд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочтой баяртайгаар та бүгдээ бас танилцуулъя. Өрхийн тэргүүн Алтан гэрэл. За Алтан гэрлийн маань одоо гэрийг гийгүүлж яадаг эмэгтэй маань болохоор жүжигчин Намуна бас байгаад байна, тийм ээ. За та хэд маань сайхан зусж гэнэ үү? Сайхан зусч байна уу? Таны ажил тавлаг уу? Тавлага. За тэгээд юуны төрөнд хоёрт бас талархснаа бас илэрхийлье те. Энэ их олон уран бүтээл ажлууд энэ төслүүдийн хажуугаар бас өнөөдөр манай зочин болж оролцож байгаа хоёрт бас юуны төрөнд бас талархлаа бас илэрхийлье. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэг маань хоёр бас анзаарж байгаа. Яг гэрлэх ёслолын ордон дотроо бас явагдаж байгаа. Тэгэхээр анхны мэдрэмжийг би хоёроос асуумаар байна л да. Дурсам сэдэрж гэнэ үү? Магадгүй гэрлэхийн тухай, гэр бүл болохын тухай анхны энэ гэрлэх ёслолын ордонд орж иж байгаа мэдрэмж бас ямар байна? Тий гэрлэх ёслолын ордон гэхээр л ер нь амар гоё тийм гэгээлгэр бодог л та. Гэгэл. Тий тэгээд хүн болгон хайртай хүмүүстэйгээ хайртай дотны улсуудтайгаа гэр бүлээрээ цуглаж дандаа өрөөл сонсч тэр болгоныг ингээд гоё шингээж авч нэгэн айл өрх гэр бүл нэмэгддэг ийм сайхан өргөө учраас ер нь бол сэтгэлд бол маш гоё гэгээлгэр бодог. Тий. Нөгөө гэрлэх ёслолын ордон гэхээр нэг тийм одоо орж ирэхээр нэг огшоод идэг байхгүй би бол ингээд тийм сэтгэл айгу хөдлөөд идэг. Тэгээд өнөөдөр ингээд подкастт дээр өргөцчихэд би тэр хүртэл ярьжсэн байхгүй. За яг хөө гэрлэх ёслолын орд юм чуулаа цагаан хувц өмсгөө гихчээний тийм гоё юм гэгээлэг мэдрэмжийг бас өгдөг. Одоо ч гэсэн ингээд орж ирээд яг энэ шатны хажууд ингээд суугаад ярьж байгаадаа бол сэтгэл маш их хөдөлж байна. За тэгээ гуруулаа бас нэг жоохон хэдүүлээд нэг жоохон түүхээр хэдүүл айланда тий. За Алтан гэрэл Намуна гэдэг энэ хоёр залуу хосуудын маань амьдралын эхлэл яг ямар цэгээс эхлэв? Магадгүй хоёулаа бол мэрэгжлийн нэг мэрэгчлээ хосууд шүү дээ тий. Тэгэхээр мэрэгжлийн одоо юу гэдэг соёл урлагийн их сургууль ч юм уу яг юунес гэлсэн бэ? Тий бид хоёр ч соёл урлагийн их сургуульд анх ер нь бие бинийгээ харж байлаа. Тэгээд соёл урлагийн их сургуулийн саарл гудамж гэж байдیں۔ За саарл гудамж. Тий, саарл гудамжинд л бие бинийгээ харж байсан хамгийн анхны одоо харц тулгарч исэн үе бол би бол дотхон санаж байна. Тэгтээ болохоор нөгөө Аги чинь надаас 3 курсээр дээд ах. Тий, би болохоор 1-р курст орцсон. Оюутан охин байлаа. Тий, тэгээд яг уу суйст байхдаа бол бид хоёр бие бинийгээ ингээл ерөөхдөө ингээл харж явдаг. Би бол миний хувьд одоо нөө харж явдаг бүсгүй энд ер нь их ажгүй охин байна да тэргээл те. Тэгээд анх театрт ороод би нэг удаагүй байсан. Тэгээд араас манай хүн маань драма театр шалгалт өгөөд орж ирж байсан. Тэгээд тухайн үед намайг танаагүй бид хоёр шатан дээр тааралдаад тэгээд бид хоёр ингээд зөрчиж исэн байхгүй. Тэгээд би бол таньжсэн л да. Тэгээд хүй таагийн ах мөн үү? Тэр үед яа танаагүй гэхээр бүр амар турцсан байсан байхгүй юу? Ингээд ер нь юм бондор юм төсөөлөлтэй одоо байж байгаа шүү дээ. Оюутан байхад дээд курсын ах байхдаа тэгсэн чинь театр дарааш бүр юм жижигхэн нүүр мүртэй болоод айгу турцсан тухайд тэгээ бүр ингээд дуу алдчихсан. Ямар амар турцсан гэх нь хайшиг хөөх ямар өөр болоо вэ гэж хэлчихсэн ямар тож. Тийм тэгээд бид хоёр чинь оюутны ширээнээсээ салаад нэг байгууллага Улсын драма эрдмийн театр гэдэг том их айлд хамт ажиллаад тэгэл тэндээс л ер нь бид хоёрын одоо хайрын түүх эхэлсэн юм да. Тийм. Гэхдээ нөгөө ингээд суйсаасаа одоо төгсөөд суйс сурж байхдаа бас нөгөө кино уран бүтээлд хамт яваад ерөнхийдөө л ингээл мэдээл ингээл явж идэг байсан. Тэгээд театрт ороод бол одоо бүр илүү татнасч эхэлсэн юм. За миний ойлгосноор бол нэг мэрэгжлийн соёл урлагийн сурвал 3 курсын ялгаатай нэг мэрэгжлийн оюутнууд. Тэгээд дээрэс нь нэг ажлын газарт хамт ажиллаж эхэлсэн байна шүү дээ. За одоо миний асуух гэдэг гол агуулга өөрөө юу гэхээр нэг ер бусын нэг элч нэг цагирагтай нөхөр нэг араас нэг ном сум харвсан мөч яг юу юм бэ? Нэг үгээр хэлбэл ингээл энэ бол Намуна бол миний ирээдүйд амьдралын хань болох тэр гайхалтай эмэгтэй байна гэдэг тэр мэдрэмж. Тийм тэр дорсомч нэрээ одоо хүртэл тодхон санагддаг байхгүй. Тэгээд номоо яг студ ангид байсан. Тэгээд би яг жинхэлсэн жүжигчин болоод нэг удаагүй. Тэгээд манай драма театрын нэг 100 аялал жуулчлалт одоо жуулчдад зориулсан тоглолт яг Монгол төрд ёсны хурим найр тэгээд бэр гуух ёсон
яаж явагддуу тэрийг яг тайзны бүтээл болгож тавьчихсан байхгүй. Тэгээд бит хоёр яг эхнэр нөхөр хоёрт тоглож таарсан байхгүй. Одоо тэр үед төвшний хариулагч нь хариулж ирсэн. Тэгээд хүргэн бэр гээд яг дүр хуваарлаж явах тэр явцад бол одоо яг тэр хойморт сууж явах тэр мөчөд тэрээс. Тий, би ч нөгөө студид ороод удаагүй шин одоо уран бүтээлч байсан. Тэгээд тэгэхэд яг надад бэрийн дүрийг оноогоод манай уу яг одоо хүргэн болоод тэгээд яг тэр бол айгуу дурсамжтай. Тэгээд бараг анхудаа яг хийгдэжсэн шүү дээ. Тий. Шүүлчтэй зориулсан. Тийм тэгээд хамгийн анх хурим гэдэг чи ийм ёстой юм байна. Бэр гоохаас ахуулаад ийм ёс жагтай явдгийм байна гэдэг зүйлийг анх тэр үед тэр мэдгэдэггүйнийг авч байлаа. Тэгээд одоо тухайн үедээ бас намон руугаас харц шидээл бас нөгөө юу судалж яаж жоохон ам байна уу? Жоохон анхааралтай байдаг тийм яаж яа гэл. Гэхдээ тэр үедээ би болохоор нөгөө ингээд шаал өөр зорилготой бүхэл бүтэн улаан театрт орсон тийм ингээд нөгөө зорилгоо одоо энэ театрт л би одоо ажиллана гэж хүсэж мөрөөдөж орсон хүн чинь зүгээр ажил юу тэнд эрэхтэй хүн харах марах. Тэг яг сүүлд сонсоод байсан чинь бас нэг идрээ ах махтай лөө та хэлсэн байсан юм а би ингээд номнатаа суучвал яах юм бах уу гэж. Тэгээ тэр нь бүр ингээд хэдэн жилийн дараа сая 2 3 жилийн өмнө надад ингээд сонсогдож байгаа байхгүй. Тэгэхээр яг тухайн үеэс хэлсэн л байсан юм л та. Тийм тэгээд тэр дээр 25 номер өрөө гэж байдаг байхгүй. Яг тэр номер өрөөнд би ороод анх хэлж ирсэн. Ахын чамаа гихнэрээ олгож авнаа заяа гэдэг. Шууд уу? Тэрийг бол би санаж байна. Тэгээд хүү яана ямар амир гэж тухайн үед би бол тоглоом болгоод тийм тоглоом болгоо хүлээж авчихсан байхгүй. Манай анхны зочдоор жүжигчин Баярхүү От хоёр оролцсон байхгүй. Тэгээд анх яг юунд та биенийхээ юунд татагдчихсэн бэ гэсэн чинь Отхоо болохоор ингэж хариулж байгаа. Баярхүүстэй хацрын аймаггүй тийм гоё хонхорхотой гинэ. Тэр мэдрэмж айгүй надад гоё санагдчихсан. Би тэрэнд татагдчихсан гэж. Харин манай Баярхүү маань юу гэж хэлсэн бэхээр айгүй гоё гартай байсан гэж. Гарын ингээд татахад маш гоё тийм мэдрэмжүүд төрж байсан гэж. Тойрын үед анх сэтэл төрүүлж исэн зүйлүүд нь юу вэ? Юунд анх татагдчихсан? Надад болол манай хадам ээж чинь Улсын драм эрдэмтэн театрын эмэгтэй хувцсанд эрхлэгч байсан байхгүй. Тэгээд тухайн үед би номоныг ер нь өмнө л оюутан байх цагаас л мэддэг байсан юм чинь тэгээд маш тийм хүмүүжлтэй одоо гэр бүлийн хүмүүжил сайтай ер нь өөрийнхөө бие авч явж байгаа байдал те ер нь бүх зүйл надад их таалагдсан л та. Тэгээд тэрийгээ би өөрөө зориулж хэлж чаддгүй өөр хүн амьтанд тойруулаад хэлээд байдаг байсан болохоос тэр өөр хүмүүст ингээд тойруулаад хэлээд байна гэдэг чинь одоо энэ хүн минийх шүү ингээд тэр зүйлүүдийг л ингээд нөгөө улсуудад л ойлгуулаад яваад байдаг гэсэн байгаа байхгүй. Тэг би болохоор аги болохоор яг нөгөө одоо ингээд эрэгтэй хүмүүсүүд яг ингээд нэг асуудалд хандлага байдаг шүү дээ. Тэнгүүд аги яг тийм буур сурт байхгүй. Одоо ингээд яг сууснасаа хоошгоч биш тэрний өмнөх ингээд зүгээр л ингээд те ямар нэгэн асуудал болоход хандж байгаа хандлага нь айгүй яг тийм эр хүний мөн чанартай байсан байхгүй. Тэгээд тэрэн зүгээр яг ингээд за энэ ахч байгаа гоё ингээд те буур сууртай нэг эр хүний юм гоё чанартай юм да гэж зүгээр ингээд бодож исэн бодол байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ бас илүү их татгцсан байж магадгүй. Тэгээд яг сүүл би бодож байхад манай ах бас яг ийм нүд хөмсгтэй ийм өндөр төрсөн ах чинь. Манай төрсөн ах ийм ах байдаг байхгүй. Тэгээ би ингээ багада обвист ах шиг ийм саруулах шиг ийм нүд хөмсгтэй хүнтэй сууна мууна гэж ярьж исэн. Тэгээ яг одоо ингээд агийг харахаар манайхтай айгу төстэй байхгүй. Тэгэхээр ингээ нэг 70 ухамсар гэж юу байдаг баха. Би бол яг ингээд тэр нэг төсөөллийнхаа хүнийг ингээд олоод тэгээд ингээд алхамаар татгцсан. Тэгээд аагийн өөрөө сандын болоо үгүй юм болоо мэдэхгүй байна. Ямар ч тач ингээд нөгөө дүнгэж ингээл одоо уулзаал ярилцаал хүргэж өгөөлтэй ингээл зүгээр хамтдаа алхаад явж байхад зам гардаг байхгүй юу. Тэгээ зам гарахад энэ талаас машин ирэнгүүт миний энэ талд гараад энэ талаас машин ирэнгүүт энэ талд гарч ирсэн байхгүй юу. Яг нөгөө түншүүд ингээ хажууд тэгээд би тэр мэдрэмж надаа хөөх ямар гоё юм бэ. Нэг тийм хамгаалагдсан юм шиг мэдрэмж авч ирсэн байхгүй юу. Тэр чи өөр санд юм. Сандгүй дээ. Би ер нь одоо ч гэсэн хүүхдүүдтэйгээ зам гарахад яг тэгдэг. Тэр нь надад айгүй гоё. Яг нэг дог гэж нэг тэгж ирчихсэн. Тэгэхээр би Агийг бол төсөөлж байна л да. Агийн уран бүтээлүүд дотроос ингээд Зангар гэдэг кино тий. Айгу нэг тийм зангарахтай ир хүн. Тим хив шинж бол манай Агийн үндсэн гэр бүл байдаг хив шинж юм байна шүү дээ. Хүүхдүүдэд хамгаалдаг, эхнэрийнхээ аюулгүй байдал дээр бас анхаардаг. Ер нь бол би ч гэсэн бас яг тэгдэм байна. Яг өөр дээр ингээд бодоод үзсэн чинь яг гарцаар гарахтаа яг урсгалынх нь
тал руу би хүүхдээ ингээд дандаа өөрөө ингэж урд гэж хөдөлж явж байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол байгалийн эрэгтэй хүнд байдаг нэг өгөгдөл юм болов уу гэж бас харж. Тэрэнд өөрөө эмэгтэй хүн маш их татагддаг тийм. Тэгэхээр эмэгтэй хүний үндсэн гол хэрэгцээ бол юм хамгаалагдах ийм мэдрэмж бас байд юм ш. Тэгэхээр манай Агийн үндсэн хэв шинж бол яг л нэг тийм Монгол эр хүнд байдаг нэг тийм хэв шинж бас байгаад байна тийм. Гайхалтай бас байгаад байна. За гэр бүл болох шийдвэр. Яг ингээл сэтгэл догтлно ингээл гоё халамжтай тий гоё сэтгэл мэдрэмжүүд намуунаас та гоё үзнэлтэй эмхтэй мэдрэмжүүд бол төрж болно. Харин нэг гэр бүл болно гэдэг тэр шийдвэрийг сонголтыг яг яагаад хийсэн бэ? Энэ бол бас нөгөө бас тодорхой цаг хугацаад болж байгаа шүү дээ. Тэгэн шүү дээ. Тэгээд тэр цаг хугацаанд донд одоо миний энэ хүнээс олж авсан тэр мэдрэмжүүд те тэр бүх зүйлүүдийг мэдээж одоо харж иж гэр бүл болох эсхийг шийдэн шүү дээ. Тэгээ миний хувьд бол түрүүн би ярьж дурдсан нөгөө хамгийн гол нь нөгөө айл гэр бүлийн хүмүүжил сайтай тэгээд халамжтай тэгээд гэр бүл одоо яг нөгөө гэрлэх санал тавьж исэн түүх маань бит хоёрт бас л яг театртайгаа холбоотой л доо. Манай драма театрт хилд зүрхлэг байр гэж жүжиг тоглож байсан. Тэгээд тэр нь маань болохоор оюутан цагийн дурсамжууд бүгд гардаг. Тэгээ хамгийн сүүлд нь одоо би нөгөө Наранбаатар найруулагчтай зөвшөөрөл аваад би яг энэ мөчт би ингээд намуунд гэрлэх санал тавьсан юм аа гэдэг одоо хамт олноор ажиллаараа бүгдээрээ хувилдаад тэгээ хамгийн төгсгөлийн үзэг. Миний ойлгосноор тоглолтын дундуур гэсэн үг. Тийм тоглолтын дундуур. Яг зэрэгтэл дунд. Тийм яг зэрэгтэл. Тэгээ үзэгчд бол яг л энэ жүжигт болдог процесс юм байна л гэж ойлгосон баг. Гэж хүлээж авах. Хүлээж авсан баг. Тэгээд ажлынхантайгаа би хувилдаад тэгээд одоо яг бит хоёрын зүүцэн байгаа бүгжийг аваад тэгээд тэр төгсгөлд нь тэгж хэлдэг байхгүй. Алдаа оноогоор дүүрэн байдаг ч гэсэн оюутан нас сайхан юм а гэл ингээл хоёр-хоёроо гараад текст хэлдэг тийм мөч байдаг байхгүй. Тэгээ яг тэр үед манай том хүн маань гисэнд бие тулгар байсан тий. Тэгээд бит хоёр хоёулаа гардаг. Тэгээ яг тэр мөчд би яг гэрлэх санал тавьж ирсэн байхгүй. Тэгээд тэр бол маш одоо бидний амьдралд тохиолдсон бас хамгийн сайхан нандин мөчүүдийн нэг. Тийм шүү дээ. Тэрийг номоо мэдчихсэн юм уу? Үгүй тэр айгүй тийм хизээч ингэ төсөөлөг байхгүй. Би чинь яг ингээл нөгөө пара ахын жүжиг яваал тэгэл ийм том гизтэй. За яг оюутан хүмүүс угаасаа жирэмсэн байд юм чи миний доороор гэж зөвшөөрсөн байхгүй. Тэгэхээр за гэж тэгсэн бит хоёр ингээ нөгөө хоёр-хоёроо би ах боги ах амгаа хадар ингээл гараал те үг хэлээл ингэжсэн чил яг тэрний өмнө хараад жүжигийн үйл явц нэг юм болсон. Бүгд л ингээл нэг тийм ингээд 2 сарын 14 байсан байхгүй. Валентин. Валентины өдөр. Тэгэл бүгд айгүй ингээл сэтгэл өөдрөг. Тэгэл бүгд нэг орж ирээл зааста. Тэгээ манай ээж хамгийн гол нь тэгжсэн байхгүй. Миний охин гой нүрэ бутчихаш гой өсөө ингэчээш бүр илүү гой ингээж гэл айгүй их ачаалбагдлөгөөл. Тэгээ ингээ өрөөндөө сууж исэн чинь манай одоо нөгөө найруулагч Ямдан Шар ах маань тухайн үед театрын туслах найруулагч байсан. Тэгсэн чи манай ингээ нөгөө команд байдаг өрөө болгоно. Тэгсэн чи Янда ах маань командаараа өөрөө нөгөө гэрлийнхандаа л хэлж гин гэж ойлгосон. Тэгснэ. За манайхаа мөөгийн хичээ сонсож байгаараа манай алтан гэрэл маань их нэртэй гэж тэгдэг байхгүй. Тэгсэн чи манай өрөөний охин очиж команд таацсан. Тэгэл би чи нэг зүйл болох чинь ямар тач надад мэдхгүй цэцэг өгөх гэж байгаа юм уу? Мэдхгүй юу болох гэж байгаа мэдхгүй. Яг тэгэл жүжиг маань ямар ч нэг мессеж авсан байна тийм ямар нэг юм болох гэж байна. Гэтэ хизээч жүжигийн дундуур надад гэрлэх санал тавина гэж би төсөөлөхгүй шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд жүжигийн төгсгөлд явсан чинь яг ингээд Агийн намайг чирээл урагшаац чи бүх гэрэл унтраа зөвхөн бит хоёр дээр ингээд гэрэл тусаад тэгээд одоо амьдралынхаа одоо хүн заяаныхаа ханийг олох юм бол амьдралынхаа 80% одоо хийсэнтэй тэнцдэг гэдэг надтай гэрлээч гэд хэлчихсэн байхгүй. Тэгээд гол үг нь тий. Гол үг нь тий. Тэгээд тэр үг сонсоод ингээд тэр мөрөөдлийнхаа тайзан дээр хайртай хүнээс тэр гэрлэх сандлыг аваа. Дээр нь нөгөө анхны одоо жирэмсэн байсан тэр өдөр бол одоо миний амьдрал яг одоо ингээ ярахад хүртэл ингээд догтлоод нэг тийм ингээд сэтгэл айгу хөдлөөд идэх байхгүй. Тэгээ тэр өдөржингөө манай театраараа нэг баярлаад тэр өдөржингөө нэг тийм айгу гоё хайр дүрм болж өнгөрч исэн. Үзэгчд маань бол зарим нь бол яг мэдсэн юм шиг байна те ингээл урд сууж байгаа л хуйлал хүү гэрлэх санал тавьчлаа штэ гэл ингээл тэр нь ингээ мэдэж яах вэ те би тохойд тийм ээ л гэж хэлэх ёстой гэл. Тийм
юм бэ гэж юулаад хэлжсэн. Тэр альбом хэр гоё. Тийм тэгээд эхний нөгөө 3-оор яданд суудсан байсан яг үзэгчд бол яг мэдсэн л дээ. Манай уран бүтээлчил ч гэсэн ард зогсож байгаа уран бүтээлчд маань зинхнээс авиулаад тэгээд бид хоёрын ч гэсэн сэтгэл хөдлөл яг тэр бүх процесс чи яг амьд болж байгаа учраас үзэгчд эхний орд суусан үзэгчд бол мэдсэн баг тий. Би Агиас нэг юм асуумаар Наранбаатар найруулагч бол тийм зөөлөн уян хатан хүн гэж би надад бол харагддаггүй. Яаж тэр хүнийг панаалдаж бүр бүхэл бүтэн зохиол дунд, жүжигэн дунд Наранбаатар найруулагчийг эргүүлж чадсан юм бэ, зөвшөөрүүлж чадсан. Ер нь Наранбаатар найруулагч чинь өөрөө одоо хайр Наранбаатар гэж ер нь ярьдаг шүү дээ. Нэртэй тэгээд баг хочин болсон юм. Тийм хочин болсон. Тэр хайр дурлалын тэр хүний одоо яг тэр нандин сэтгэлийн утсыг хөдлөсөн тэр зүйлүүдийг маш сайхан тод томруунаар гаргаж тавьж чаддаг найруулагч. Тэгээд одоо мэдээж жүжигэн дээр нь залуу уран бүтээлчдийнх нь нэг нь ингээд гэрлэх санал тавьж байхад одоо бас татгалзахгүй байх аргагүй байлгүй гэдэг. Тийм тэгээд Наранбаатар найруулагч чи өөрөө бүр нарийн мэдрэмжтэй тэр хайрын үзэгдлүүд нь бүр ингээд айгүй тийм үнсэнтэй хүний бүр нөгөө сэтгэлийн утсыг хүндлөхөөр тийм байдаг те. Тэгээд би бас тухайд гайхчлаасаа пуух жүжигэн дундуур ингээд авчлаа штэ. Тэгээд энэ ташранд бас Наранбаатар найруулагчийг ярьсных. Наранбаатар найруулагчтай театртай бит хоёрын амьдрал бас айгүй холбоотой те. Тэгээд яг удалгүй төрийн наадам болоод 2018 онд одоо Наранбаатар найруулахаар болоод тэгээ энэ наадам маань бол бас те гэр бүлийн үнцний тухай өгүүлнэ хүргэн бэр те одоо эхнэр нөхрийн яг нөгөө бэр гуйхаас нахуулаад бүх ёсыг ингээд төрийн төв цэнгэлд хүрээлэндээ бид ингээ үзүүлнэ гэд тэгэхэд Наранбаатар найруулагч бас энэ гол дүрээр ингээ алтан гэрэл номоно хоёрыг сонгож гинөө гэд бас бид хоёрыг сонгож исэн тий гэрлэх яслаа Наранбаатар найруулагчийн жүжигэн дээр тавиад хурмаа Наранбаатар найруулагчийн найруулсан наадам дээр хийжсэн байхгүй. Тэгээ энэ айгүй сонир тохиол бас ташрамд Наранбаатар найруулагчтай бас баярлаа гэж хэлье. Гой мөчүүдийг би. За ингээд яг хоёрын түүхээр аялж явах эд хэсэг энэ яриан дунд төгсгөөд хоёроос нэг зүйлийг асуумаар байна. Тэрний юу гэхээр магадгүй тэр анх уулзж исэн, учирж исэн тэр мөчүүдийг сэргээдэг нэг тийм гоё тийм моментууд байна. Одоо чинь эхнэр бит хоёрт ямар одоо тийм дурсамж төрдөг гэхээр Ган Эрдэнэ гэдэг камертон хамтлагийн дуучин Ган Эрдэнэ чамтай хамт явмаар байна гэдэг тэр дууг сонсоод эхнэр бит хоёрын хувьд ингэж огчдог байхгүй. Яг тэгэхээр яг анх танилцал гараа хөтөлцөөл гудамжинд явж хагаад яг тэр дууг хоёлаа их сонсдог тий анх гарч ирж исэн үе нь бас байгаад байдаг. Тэгэхээр яг хоёрын тэр хайр сэтгэл мэдрэмжийг яг огшоодог, төрүүлдэг тийм дурсамжууд юу байд юм болоо? Бага шүү. Яг битээрт яг тэр нөгөө мотив дуу байдаг байхгүй. Ер нь хос олгонд байдаг бах те. Тэгээ бит хоёрых болохоор амар сонин гадаад дуу байдаг. Орос дуу байдаг. Нөгөө метро гэдэг киноны молитва гэдэг дуу байдаг байхгүй. Тэгээ тэр дууг бит хоёр одоо цуг байхдаа их сонсч ирсэн юм шиг байгаа. Тэгээд ер нь өөрөө ингээд тусдаа байхдаа тэр дууг сонсохоор одоо бушуухан шиг номонтой уулзахыг тэмүүлдэг, хүсдэг. Яг тийм ингээд битэрт ингээд мотивац өгдөг тийм дуу байдаг шүү дээ. Яг тэр дуугаа сонсохоор л яг тэр анх сонсч исэн үедээ мэдрэмжээ шууд халтан шүү дээ. Тэгээ тэр нөгөө Агигийн яг нөгөө дууных нь утасных нь дуун дээр байдаг гэсэн юм. Тэгэл нөгөө одоо яг нөгөө найрж явах явцад нь утсан дуу найрагдаж явах үедээ тий би найрагдаж явах үедээ ингээд утсан дуурангууд айгүй гоё эхэлдэг. Хөө ямар гоё айта энэ юу юм бэ ингээд тэгээд сонсоод би тэр баян ингээд уулзахтаа дандаа тэр дууг сонсоод ер нь л ингээл баян сонсдог тий бүр ингээл зориулаад татаал тэгээл тэр кино байдаг киногийн үндэсний хэлээр гарч ирсэн чи хүй одоо үзтээ одоо гарч ийн тэр кино гэж бүр тэгж юм гэжсэн айгуу гоё дурсамжтай дуу байгаа. За хоёрт ингээд манай подкаст оролцоод ингээд анх түүхээр аялж байгаа мэдрэмж гоё юм уу? Сайхан байна. Одоо хосууд чинь гэр бүл болцсныхаа дараа түүхүүдээ зарим талаараа мартчихдаг тий ирээдүй ажил бизнес гэж явсаар хагаад өнгөрсөн түүхүүдээ юусаа сэргээж чаддгүй юм байна л та. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт бас орж байгаа бас давуу тал нь өөрөө вэхээр хосууд манай анх танилцчихсан тэр түүхүүдээ сэргээх харилцаа бие нэгэ мэдрэх мэдрэмжүүд бас дээшлэх бас зорилгууд бас байгуулах гэж ойлгож байгаа. За хоёр дахь хэдүүлээ гоё ярилцах асуудлууд агуулгууд хүүхдийн асуудал. Тэгээ юуны төрөнд номуунаад Аги та хоёртаа бас маш том баярыг хүргэе.
саяхан би сошиал уузнаа намуунат хоёрын зургийг хараад за ингээд нөгөө алдар тхийн 1-р одонгоо авчлаа гэд баяр хүргээд 2-р одон тий 2-р одонгоо авчлаа баяр хүргийн намуунаа удахгүй 6 сарын 5-нд дахар бас подкастаа бас уулзнаа гэдээ бас комент бичижсэн. Тэр мөчүүдийн тухай яриач ямар гоё мэдрэмжүүд байна те. Бүхэл бүтэн ингээд Монгол улсын хөгжилд 4 хүүхдээ ингээд өсгөж хүмүүжүүлчихлээ шүү дээ. Ер нь тэгэл хүүхд ярахаар айгу одоо нөгөө амьдралын гол утга учир шүү дээ. Ер нь хүүхд ч юм бол тэг хамгийн анх нөгөө ээж болж исэн мэдрэмж байна л да. Одоо нөгөө жүжигэн дээр Тий. хөл өндтэй байсан шүү дээ. Тэгсэн би яг нөгөө 2 сард яг тэр гэрлэг санал аваад 4 сарын 22-нд манай том хүү төрж исэн байхгүй. Тэгээ яг тэр мөчөө одоо ингээ эргээ ботход нөгөө нэг тийм аюу сонирн мэдрэмж байд юм билээ. Яг одоо ингээл хевлийдээ тэгээл тэр нөгөө яхад ингээд анх үзүүлээд зүрх цохилдог тэр мэдрэмж аюу сонир. Тэгэд уйлжсэн байхгүй яг тэрийг сонсоод пүүг ингээ хүн би бүтээж штэ гэд нэг тийм яг нэг эмгтэй хүн болсны мөн чанар утга учир нь бас тэнд байдаг юм шиг байна л та. Тэгээд анх ээж болчоод ээж рүүгээ одоо нөгөө амар хүчтэй өвдөлт штэ төрнө гэдэг бол өөрөө бүр ингээд яа бүр ингээд үгээр хэлхий аргагүй амар өвддөг байхгүй. Тэгээ яг ингээд төрчингүүд бүр яг зүв авсан юм шиг зүв зүгөрлждөг байхгүй. Тэгээ яг тэгчээл би ээжигээ ингээд нөө төрхийн орон дээр хөвтөж явахдаа ээжигээ бодож ирсэн байхгүй. Тэгээ ээж рүүгээ ярьжсэн ээжээ хайртай шүү охин нь гэж бодож ирсэн. Тэгээ одоо болохоор одоо эргээд бодоход аав ээжигээ бол одоо ингээд бүр илүү их хайрлах сэтгэл төрөөд идэх байхгүй. Бүхэл бүтэн ингээд төрүүлээд тэгээ өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлээд эрүүл саруул байлгана гэдэг чинь өөрөө асар том одоо юу гэх юм асар том зүйл юм байлээ шүү дээ. Зөвхөн ингээд төрүүлчихэл заа гээл ингэчдэг зүйл биш байхгүй. Одоо ингээд үхтэл үр харам гэж одоо тэгэл яг тэр үйл одоо ингээд 4 хүүхэдтэй басны хаар дээр бол би аав ээжээрээ ингээд аяг бахархдаг байхгүй. Ер нь за ингэж хүмүүжүүлээд ингэж өдий зэрэгтэй болгож хүмүүжүүлсэн үнэхээр нэрээ ямар мундаг агуу юм бэ гэж боддог. Өөрөө одонгийн хүүхэд. Тий, би ч өөр одонгийн. Тий, ээжийнхаа би одонгийн хүүхэд тахгүй. Тэгээд сая би ингээд одонтой ээж болж байгаа байхгүй. Тэгээд энэ бол нэр үнэхээр яа одоо ингэ нөө хүнд бас ховор тохиохоор хувь заяа юм шиг би өөрийгөө боддог байхгүй. Тэгээд нөгөө 4 хүү төрүүлээд ингээд ээж болоо сууж ингэж өөрөөрөө ийцэж бодож байгаагүй. Тэгээ би бас тэгж боддог байсан байхгүй. Ингээд 4 хүүхэдтэй айлыг хараад ямар гоё өнөр өтгөх юм бэ. Тэгээд бас энэ чинь тэгэл олоолаа байх чинь ингээд сайхан штэ. Гэхдээ тэрийг өөрөө мэдэхгүй байгаа тохиолдол ямар амар олоолаа юм бэ бас болтгол юм байх таа ч юм уу те. Тэгээ яг ингээ өөрөөсөө ингээд олоолаа болоод ирэнгүүт яг тэр аз жаргалыг мэдчихэж байгаа юм л да. Яг ингээд нэг нь байхгүй үед ингээд нэг л тийм нэг зүйл дутуу байгаа юм шиг санагдаад л те. Тэгээд үнэхээр одоо дутуу гэхээсээ л хоосон орон зай үүсэл тэ нэг хүүхэд байхгүй багт л. Тэгэл хүүхдүүдээ эсвэл одоо эмээ өвдөр наваач өгчөөл ажил хөдөлтөд яваал явж байгаа л гэртээ ороод ирэхэд ингээл Google-ийн киноноор гардаг шиг ингээд гүүж байгаа нь ингээд баг нүдэнд ингээд slow motion-оор харагдаад ч гэдэг юм уу те. Тэр орон зайнууд бол үнэхээр яалтчгүй тэр л одоо гэр бүлийн хамгийн нандин зүйл байх гэж боддог шүү дээ. Тэгэхээр хоёроосоо би бас 4 хүүхэд хүмүүжүүлэхэд маш олон зүйлийг л бид нэр даван туулж байгаа шүү дээ. За хоёрын хувьд бол хотод гэр бүл болсон. Хотод ажиллаж амьдардаг залуу осууд байсан. За 3 хүүхдээ бол миний ойлгосноор бол хотод хүмүүжүүлж өсгсөн. За 4-р хүүхэд бол хөдөлд өрсөн. Тэгсэн. Ялгаа байсан уу? Тэгээд ялгаа байлгүй байх уу? Тэгээ монголчууд чинь түрүү сая аав ээж гэж ярихад ер нь яг тэгж л бодно. Одоо бидний тусгал бол тэгээ хүүхдүүдийн тусгал бол бидний тусгал бол аав ээжүүд байсан те. Тэгээд яг л нөгөө монголчууд чинь тэгж ярьдаг шүү. Их төрийн доторх баг төр бол гэр бүл. Тэгээд эцэг хүн их хүн ямар байхаас тэр одоо тэр өргөө гэрийн айлын өнгө ер нь бол тодорхой байдаг те. Тэгээд хөдөө бид хоёр хөхтөл төслөө манай гэр бүл хэрэгжүүлээд амжилттай сайхан яваад ирсэн. Энэ болвол үнэхээр
бидний амьдралд үнэхээр маш том одоо дурсамж түүхийг бүтээсэн юм сайхан төсөл болсон бидний хувьд. Тэгээд үнэхээр одоо монголчууд тэр тойрог гэрт байхдаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бие биентэйгээ одоо бүх гэр бүлийн тэр одоо хүн болгон те хүүхдүүд аав ээжтэйгээ ингээд ойр дотн харьцахаас эхлээд л үнэхээр сайхан байсан. Сайхан байсан. Тий, сайхан байлгүй яг уу. Биний бас одоо нөгөө хөдөө амьдрахыг зориглоод явсан бас нэг шалтгаан маань хүүхдүүд байхгүй. Хүүхдүүдэд ялангуяа тэр Монгол ахуйг нь мэдрүүлээ. Одоо ингээд Аагийг би ингээд харж байхад Аагийн ингээд Монгол ахуйгаа мэддэг байхгүй. Үеийнхнээсээ одоо арай яг уу бүр ингээд тулцсан лаг биш ч гэсэн яг тэрний ахуй зах цухтай гэдэг байгаа чинь өөрийнх нь одоо давуу тал болдог байхгүй. Эрэгтэй хүнд бол ялангуяа морь унчиж जैन те. Энэ бол одоо ингээд ер нь бол эрэгтэй хүмүүс бол морь унчиж чаддаг байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд яг уу миний хувьд бол одоо би чи хотод төрж өссөн хүн байна. Хөдөө жил гарan амьдран за бас нэг урлагийн хүн гэж जैन те. За тэгээ 3 нэлэх хүүхдээ дээр нь жирэмсэн явах гэж байна. Миний хувьд бол маш том шийдвэр байсан. Тэгээд би энэ шийдвэрийг гаргаж хөдөө амьдарсандаа бол одоо би үнэхээр баяртай байгаа. Харамсаагүйс. Хизээж харамсаагүй. Би яаж явж чадчихваа би өстой үнэхээр энэ шийдвэрийг гаргасандаа би одоо хүртэл баярлдаг байхгүй. Ягаад гэвэл миний 3 хүүхдэд тэр гарч байгаа үр дүн бүр ингээд нүдэнд харагдах үз өөр. Ягаад гэвэл Монгол ахуй гэдэг чинь өөрөө хүүхдүүдийг хүмүүжүүлэл өгчт юм байна л да. Одоо ингээл чи тийг ингээд тэгээд тэгэж энийг битгий тэрийг гэж хэлэхгүй байгаа. Сургаа заагаа зөвлөхөөс илүү ахуй нь өөрөө хүүхдийг хүмүүжүүлчих гэсэн. Тэр нөгөө төсвөр хатуужл нь хаана вэ? Тэр одоо ингээл эрэгтэй хүүхдүүд те эрэгтэй хүмүүсүүд мэдхгүй ингээл жоохон хитрхи ингээл яриа л те ингээл нэг ийм болоод байгаа юм шиг мэдхгүй миний хувьд шүү. Гэхдээ тийг санагдаад байдаг байхгүй. Тийм болохоор би бол багын хүмүүжлийг маш чухал гэж боддог. Тэнгүүд яг очингууд чинь тэр хүүхдүүд чинь усанд явж гин. Усанд явахдаа өөрөөсөө усаа авч гин. Би цэвэр ус уухын тулд яах вэ? Бүх зүйлд ингээд өөрөөсөө бие дагаад шийдвэр гаргаад тэр усаа өөрөө хүч хөдөлмөрөөр очиж авчираад зөөж авчираад тэр усаараа ингээд хийн. За ингээд аргал түүхэд яах вэ гэх чинь ингээд ерөөсөө жилийн дөрвөн улирал тэр амьдарч байгаа процесс нь л өөрөө ингээд хүүхдүүдэд тэр уг хүмүүжлийн өгчдгийм байна л гэж би бол тооёроос үл хамаарат гэсэн үг шүү дээ. Тэгээ тэнд чинь ингээд тэр хүүхд морь унахын тулд имэйлээ те имэйл найлын тохмон найлын за тэгээ морио усалж байгаа. За хизэн би энэ морио хөтлөөд явах хэвээр хизэн яах юм бүх зүйлд ингээд сурж байгаа байхгүй те. Тэгээ энэ нь өөрөө яг ингээл хүмүүжил болдсон байна даа л гэж болоо эргээд харахад бол тэгж бодоод байгаа. Тэгээд энэ шийдвэрийг бас яг энэ төслийг эхлүүлээд гаргахад бол би хандаа амар баярлдаг байхгүй. Одоо энэ хөгтөл төслийг эхлүүлээд хөдөө амьдрыг гэхэд бол эмэгтэй хүний хувьд бол тэр чинь хэцүү шттэ. Хөлөөн шүргэж шттэ тий. Хүнд шттэ. Тэгээд магадгүй те уран бүтээлч эмэгтэй хүн тухайн үед өөрийнхөө би яг энд одоо карьерийнхаа үед байна. Би энэ ч яг уран бүтээлээ хийгээд энэ ч баймаар байна. Ч юм уу те. Магадгүй тийм зүйл ярьсан бол мэдээж би ч гэсэн одоо үзэл бодлын хүндэтгээд одоо бид хоёр мэдээж төсөл маань хэлэхгүй байсан ч байж магадгүй юм те. Тэгээд тухайн үед үнэхээр тэр бүх зүйлийг одоо зөвшөөрөөд гарсан ярилцаад тэр бүх зүйлийг хамтдаа туулаад одоо яг энэ сууж захта үнэхээр өөрсдөө бахархаж яана л да. Тэгээд магадгүй манай гэр бүлийн хувьд одоо бие биенийхээ үзэл бодлыг маш гоё чөлөөтэй илэрхийлж одоо болохгүй байгаа юм ингээд чөлөөтэй ярилцдаг. Тэгээ нэг маш их дэмжихийг хичээдэг. Тэгээд хүүхдүүдтэй ярьсан бол хэлсэн бол заавал тэрийг амлсандаа хүрдэг. Хэрвээ чадахгүй үнэхээр боломжгүй гэх юм бол тэрийг яг хэлждэг ч юм уу те. Бид ер нь манай гэр бүлийн онцлог ер нь бол тэр юм уу да. Тий. Яг Аагийн их дээр нэмэт хэлэхэд надад бас яг тэгж ажиглагдаад байдаг байхгүй. Одоо ингээл хосууд гэр бүл болсон хүмүүсүүд яг одоо ингээд нөгөө хоёр талд ингээд хувь хүмүүс байж байгаад нийлээд нэг гэр бүл болж шít. Тэгэхээр би ийм хүн байсан, би ийм
чи минийхаар бай ч гэдэг юм уу тэр Өөрийн эго яг чи өөрийнхөө эгогоо дарж чадахгүй яг ингээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэнгүүд яг ингээд тулгарч байгаа зүйл нь юу гэхлээр яг нөгөө одоо би нэг зүйл хиймээр байхад нөгөө хүн нь эсэргүүцсэнгүүд ингээд няцаагдаад болчдөг. Тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхиод ингээд нэг тийм аз жаргалгүй ч гэдэг юм уу мэдгүй тийм амьдрал үүсээд байгаа юм шиг санагдаад байдیں۔ Тийм болохоор би бол агийн яг энийг яг нөгөө ингээд нэг нэгнийхээ үзэл бодлыг гоё яг дэмждэг л байвал гэр бүл бас айгүй үнцэнтэй байдаг байх гэж бодоод байна. Одоо монголчууд ярьдэн шүү дээ. Эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэж. Тэгэхээр нэг талаасаа зарим эмэгтэйчүүдийн тэрийг айгүй тийм сөрөг утгаар хүлээж авдаг те. Биднийг доромжлоод байгаа юм шиг, нутаггүй ч юм шиг те. Гэр оронгүй гэж хараад байгаа юм шиг. Гэтэл тэрдний цаана өөрөө миний харж байгаагаар бол эрэгтэй хүний манлайлал, нөлөөллийн асуудал энэ дээрэгдээд байна. Эр хүн хаана юмд санаачилж байна, идэвхтэй, зүтгэлтэй байна. Тэрийг нь эмэгтэйчүүд үнэлж байгаа, хүндэтгэж байгаа тохиолдолд эмэгтэй хүн өнөөдөр дагч чаддсан юм байна гэж. Тэр агуулгыг л ярьж байгаа. Тэрнээс биш гэр оронгүй гэдэг агуулгын тухай биш. Эрэгтэй хүний манлайлалын асуудал яриад байгаа байхгүй. Тэгэхээр Агийн хувьд гэр бүлдээ үнэхээр сайн манлайлагч байж чаддаг учраас Намуунагийн хувьд өөрөө тэр саналыг бол хүлээмжшөөрч чадсан байна гэж би ерөөхдөө бас хараад байгаа байхгүй. Оо яг үнэ. Одоо Намууна түрүү ярьжсэн шүү дээ. Манай Агийн бол үнэхээр ноён нуруутай гэж. Тэгэхээр үнэхээр тийм хийв шинж байгаа учраас эмэгтэй хүн өөрөө тэрийг дагж өнөдөр чаддсан юм байна тий. Дагж чаддаг. Бас ингээд жоохон магтуулсан ч бас жоохон сонирн болоод байгаа юм. Гэхдээ тийштэй ер нь бол итгэл төрж ижил би чи явна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхгүй тэгэл Агийн ингээл намайг тоохгүй хүүхдүүдэд таадгүй те ингээл зөвхөн ингээл өөрийнхөө амбицаа өгөл ингэдэг хүн бол би одоо хөдөө очичоод яг юу их вэ те тийхгүй шүү дээ. Тийм болохоор яг таны хэлж байгаа бол би бол санал нэгдэж байна. Одоо хоёроос нэг дахиад нэг асуух гэдэг нь л хүүхдийн асуудлын талаар ингээд хотод 3 хүүхэдтэйгээ ажиллаж амьдарч ялаа. За хүүхд хүмүүжлийн бас нэг тодорхой хэмжээний арга барил хоёрт байсан баг. За ингээд хөдөө очоод 4 хүүхд төрлөө. Хоёрын хүүхдтэй харилцааны агуулгууд, техникүүд, хүмүүжлийн арга зүйнүүд өөрчлөгдсөн үү? Ялгаа нь юу байсан? Үнэхээр маш том өөрчлөгдсөн. Тэгээ бид яг хотод байхдаа бол яг үндэ ингээл ажил гэр ингээл хүүхдүүдээ аваад яг нэг ийм нэг цикл ийм тойрогтол нэг хайрцагт яг хайрцагт л амьдарч ирсэн шүү дээ. Тэгэл хүүхдүүдээ өглөө хөргөж өгөөл ажиллаа тараал одоо аваал те гэртээ очил даалгавар хэлгээл шууд унтдаг ч юм уу. Хөдөө очиход бол ерөөсөө бид нар бүх харилцаа ингээд шууд одоо шууд байсан те. Тэгээд хамгийн гол нь нөгөө хамт байх цаг хугацаа их болсон гэх юм уу те. Тэгээ хүүхдүүдэд бол маш тийм том өөрчлөлтүүд гарсан. Нөгөө ахуй дээрээ очиод түрүү манай хүн хэлсэн шиг. Тэгээд бүх зүйлүүд дээр нь одоо нөгөө бид хоёрын яг гол зорилго бол одоо бид нар яг монголчууд яг бусад орноос бусад улсаас юугаараа ондоошлттай юм тийм. Юугаараа өөр юм, бидний өв соёл юу юм. Тэр бүх зүйлийг ер нь өөрсдөө сурахын хажуугаар хүүхдүүдтэй ч гэсэн сургая гэсэн ерөөсөө тийм л зорилго тавьж өдөр нутагт ахуйтайгаа танилцгаж авсан байхгүй. Тэгээ тэр маань ч бид хоёрын хувьд бол маш тийм сайхан биелэлээ олсон гэж боддог. Тэгээд хөдөө очиход одоо тэр хүүхдүүдэд өстой нөгөө орчлонтой танилцсан түүх гэдэг шиг. Бүх юм шин. Тэгэл тэнчэнээсээ бүх тэр зүйлүүдээсээ суралцаад сүүлдээ бол тэндээсээ одоо өөртөө кафе авч ах жишээ нэ тэ. Мориноос ингээл айдаг байсан бол эх жилийн одоо наадмаар манай том хүү ихнаас унж ах жишээ нэ ч юм уу тэ. Хурдан морь ундаг байсан юм уу? Үгүй ерөөсөө хотод манай том шүү дээ. Мөртлөө бүр тий очоод жилийн дотор хурдны морь унчиж байгаа юм. Сумын наадамд. Тэгээд тэр наадам гэдэг Монголын тэр төрд баяр те ер нь наадам гэдгийн утга учирыг бол бид гэр бүлээрээ мэдэрсэн. Манай хүүхэд тэр их нас хурдан морь унаад тэр барайнд орж ирэх үйл явцтай. Үнэхээр монгол хүн гэдгээр үнэхээр багсан. Одоо хүртэл манай хүүхдүүд одоо хизээ үдэ явах хичээл сургууль намарцсан. Хизээ үдэ явах морио онмаар хөдөөж тийшээ л яарад тийм үлээ. Тийшээ л ерөөсөө яарад байгаа юм. Юу хөдөөнөөс хот руу нүүдэг өмнөх оройн манай хоёр дахь уйлжсэн байхгүй. Би хот руу буцахгүй гэд бүр айхтар ихэр татж байлаа те. Тэгсэн чинь манай том
би өглөө үхэртэй явчаад би нүүн шүү гэж хэлж байгаа байхгүй. Ажлаа хийчихэд тэгээд явнаа нүүнэ гэсэн үг юм. Тий, тэгээд за тэгээл ингээл харж байхад яриа нь хүртэл өөр. Одоо ингээл тий байж байгаа байдал нь ч өөр. Ер нь ингээл хөдөө явмаар байна. Одоо амарлаа морь бариад бэлдээд ингээд байж байгаараа би одоо юуг очиад морио онно шүү л гэсэн хөвгтүүд байгаа тий. Тий. Тэгээд ер нь дөрөв нөгөө аав ээж нь тусгал гэдэг шиг л одоо нөгөө ярьж хэлж загнахаас илүү яг үйлдэлээрээ харуулах нь илүү их чухал юм болоо хүүхдүүдэд бол надад бол ер нь альва юм гэж санагддаг. Тэгээ хүүхдүүдэд бол маш том одоо өөрчлөлт гарсан. Манай гэр бүлийн хувьд ч гэсэн. Буцахтаа хүүхд бол ингээд үхрээ тэжээлийн өгчөөд буцмаараа гэж заавал үүргээ гүйцэтгэжээд буцах гэдэг нь шүү дээ. Би хүүхдтөл гэдэг энэ төсөл эхлийн тухай ярих гэдэг юм л та. Хүүхдүүд очиод хэр удаа хурдан хугацаанд тэр орчиндөө дасан бэ. Жишээ нь одоо би сэтгэл судлал, гэр бүл судлалын салбарт ажилладаг хүний тарих шинэ орчинд 3-6 сар тухайн орчиндөө байж тарих өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд дасаж эхэлт юм байна л та. Тэгтэл хүүхд өөрөө ямар хугацаанд шинэ орчиндөө яг дасна зохицож чадсан бэ? Эхлээд бол жоох асуудал байсан уу? Тий, байсан. Гэхдээ харьцангуй бид хоёр хүүхдүүдээсээ илүү их ажилласан байхгүй. Одоо бид нар хот руугаа буцмаар байна. Хизээ хот руугаа явах юм бэ? Гэ хүүхдүүдээс тэгэх юм болоо гэсэн чинь хүүхдүүд бүр илүү бид хоёроос илүү хурдан тасан зогцсон. Тэгсэн. Тийм байна. Өөр байна. Тэгээд мэдгүй бүх юм нь шин сонин соргог болохоор хүүхдүүд ингээд тийм дуртай бүх юм дуртай хүлээж авсан юм уу? Маш хурдан тассан ямар ч юм байсан. Яагаад ч юм те. Өөрсдөө монгол хүмүүс болохоор цусанд нь ч байдаг юм уу? Тэгээд бид хэд ч гэсэн ингээд анх жил явна гэхэд пүү жилүү Удаан санагдав. Удаан штэ тэр чинь тэ жилийн 4 улирлыг харуулна. За гэл би хүртэл дотроо нууцхан тэгж бодож байгаа штт. Тэгээд очисон чинь юу тэгж бодох завгүй амьдрсан байхгүй. Тэгээд бид хоёр чинь нөгөө анх мэдхгүй амьдрал руугаа явах гэж байгаа юм чи яах вэ ингээл төлөвлөгөө гаргана штэ. Хажуудаа бараг л илүүгээр барайл тэнд чинь бясалгаал те хил сораал хүүхдүүдэд тойруулж суугаал те намын өргөө хойлоо барий те ингээл тэнд бараг монгол хичгээ сурыг ингээд хойлоо хил сурыг надаас та бараг юу л байна зав байна гэж бодож очиж байгаа байхгүй яг төслийнхаа үед ингээл төслийн ажлыг явуулна гэхдээ хойлоо ингээд зав гаргаад ингээд очиод үзсэн чинь жилийн 4 улиралд үнэхээр завгүй байд юм л. Тэгээ хэдэ яг малынхаа араас явж байгаа малчт маань бол бүр үнэхээр өөрийгөө хайж байгаа байхгүй. Үнэхээр хаяад тэнд бүр ингээл маллаа. За ингээл 100 бол бүр завгүй эмхтэйчүүд маань ингээл сүүгээс хагаад тэгээ боловсруулаад тий ингэж тэгэл өглөөнөөс ахуулаад үчийн бүрөө хүртэл ажиллаад тэгэл тэрэндээ ингээл ер нь айгүй завгүй л байдаг юм билээ тий. Тэгээ тэр болгонд бас хүүхдүүд маань одоо тусалж байгаа шүү дээ. Тий. Тэ харгал зөв усанд явах тэгэл нөгөө ураг шиг хариулах хондоо явах туглаа хаших гээл тэ. Тэгэл тэр болгонд чинь л ерөөсө бүхэл юмнууд ингээд амар гоё шинээр сууж байгаа юм л да. Одоо сүүлийн үеийн эцэгчүүдийн хамгийн одоо нэг санаа зовж байгаа зүйл шүү дээ. Манай хүүхд ерөөсө гар утснаас салахгүй байна. Сошиал орчингоос ерөөсөс салахгүй байна гэж. Тим эцэгчүүдэд хоёр юу хэлмээр байна? Хөдөө гараа. Ер нь бол гэхдээ яг хит туйлширж байгаа асуудал биш шүү. Бид нар зүгээр ингээд бүх хүнийг малчин болооч хөдөө гараач гэж байгаа юм бол биш. Манай хүүхдүүд бол ерөнхийдөө харьцангуй хотод байхдаа утас үздэггүй. Үдсэн ч тодорхой хэмжээний цагт үдчихэд л ингээд болчдөг. Тийм хүүхдүүд тийм хугацаатай үздэг тийм байсан байхгүй. Тэгээ яг хөдөө очиод хинч тэр эдийг ингээд те одоо чи уцаа болж гэдэг юм уу те чи гар мар гэж хэлээг байхгүй. Тэнгүүд ерөөсөө л сүулдэ бүр ингээд өглөө гэрээсээ гарчаад хоолоо идээд өгөөч гэхэд хүртэл гэртээ орж ирэхгүй тийм завгүй заяа. Тэгээл хүүхдүүд чинь тэнд чинь нөгөө хотайлын хүүхдүүд нийлээл тоглоал өөрсдөө тоглоомоо зохион бүтээгээл те ингээл хамтдаа олноороо ингээл тоглоал тэр чинь өөрөө хүүхдүүдэд тэр нөгөө утас үзэж байгаас илүү гоё мэдрэмжийг тоглоомууд нь дандаа органик бодит амьд мэдрэмжийг өгч байгаа юм. Нэг удаа ингээд нууцаар юм ер нь юу гэдэг харахгүй. Тэгсэн чинь ингээд чулуун ингээд гэр барьсан. Ачаад удааг байсан. Гэр барьсан. Тэгээ ингээд хоорондоо хоёр чулуугаар хөөрүүлээ. За сайхан намарч жоо нөө мал сураг минь дүү гэд тэгэхэд бит хоёр бүр амар баярлсан байхгүй. За ингээд
чи битээ ер нь бол ингээд энд ирснээ те ер нь бол үр дүн чинь ингээ харагдаж штэ. Тий. Тэгэл яриа нүртэлтэй найр ахаасаа наадамд үгээсээ. Одоо чиглээ. Тэр яриа дээр бол өөрөө нэрээ. Үнэхээр Тэгэхээр тэр одоо мэдээж тэр утас сэргэлж байгаа хүүхдүүдтэй бас түрүүний ярьдаг шиг хугацаатай ч юм уу те. Тэгээд өөр юмд бас дуртай юм өөр дуртай сонирхлыг бий болгоход зорилготой болох, тэмүүлэлтэй болох, хоббитой болох тий яг үнэ. Тэгээ манай хүүхдүүд маань 3 том хүн маань гуруула морь тарваагаар хичээлж байгаа. Одоохондоо бол яг морин дээр бол мордож харавж үзэг байгаа. Газрын бэлтгэл гэж байгаа. Өдөр ирэх тусамд маш мундаг сайжирч байгаа тий. Тэгээд тэр бол яг үндэ одоо хобби нь болсон байна. Би яг хоёроос асуу гэж бодож байсан. Хоёрын яг бичлэгийг харж ирсэн чинь танаа том 2 хүү байсан уу да. Нөгөө одоохор бол морин дээр сууж бол харуулт бол хийхгүй. Зүгээр дадлаг хийгээд юм байна гэж ойлгоход байг ингэ шидэд. хөдөлгөөнт. Тэг хөдөлгөөнт бай шидэд. Тэрэн дунд танаа 2 хүү бол баг алдахгүй шидчихлээ шүү дээ. Тэгэхээр юу асуух гэдэг вэ гэхээр ер нь бол ахуугаа дагаад хүний сонирхол хоббинууд бас өөрчлөгдөд байд юм байна уу? Тий. Бид хоёр ч яг өөрсдөө бас морь тарваагаар хичээлдэг. Хичээлдэг. Тий, яг нөгөө хажууд нь бэлтгэл хийдэг. Тэнгүүд ингээд сонирхол энэ яадын, тэрний яадын, би энийг үзье гэж эхлэл чадахгүй. Тэгээд ингээд одоо сая ирээд бид тэр нөгөө морь тарвааны одоо сургалтанд суулгах гад ирсэн чинь манай 3 дахь чи одоо 6 хүрэх гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ 2 ах тий дөнгөж 6 хүрэх гэж байгаа. 2 ах нь бол ингээ шууд харавчиж байгаа. 3 дахь болохоор үгүй харахгүй. Үгүй би чадахгүй эн чинь би дийлэхгүй гэ тэгжсэн нэг харвал 2 харвал эндээс би гарахгүй гэж байгаа байхгүй тэр өдрөө тэгж хүүхдэд гоё мэдрэмж өгсөн те тийм тэгээ хүүхэд болгоныг нөгөө зан характер нөгөө үзэл бодлоо өөрчлөлт гарах нь бүгд өөр шүү дээ. Тэгээд би одоо хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр эцэгчүүд энэ нэвтрүүлгийг чинь бас үндсэн гол санаа зорилго нь бол гэр бүлийн боловсрол олох байгаа шүү дээ. Одоо чинь би одоо 45 6 урж байгаа залуу байна. Бидний хүүхэд нас бол хаана өнгөрсөн бэ гэхээр годомжин шорон дунд л өслөө шүү дээ. Байранд өссөнгүү нүүрсээ оруулдаг, модоо агалдаг, усаа зөөдөг. Тэгээд тоглож байгаа тоглоомууд нь дандаа органик бүтээлч юм тоглоомууд. Шилжилтийн нас тэгж хямардаг гэдгийг манай уухийн бид өөрсдөөч мэдээг үссэн байгаа байхгүй. Тэгтэл одоогийн хүүхдүүд хаана байгаа вэ гэхээр гэртээ таблет гар утас барьсан. Илүү сэтгэл зүйн өндөр өөрчлөлтүүд одоогийн хүүхдүүд мэдрэгдээд байгаа. Тэгэхээр бид гурийн бас энэ зүйлээр дамжуулж бас нийгэмд уриалах гэдэг зүйл нь хүүхдийг хоббитой болгох, сонирхолтой болгох, байгальд нь өнөөдөр уусах тий. Байгальд нь гарга, бүр хөдөө амьдруул гэж байгаа юм биш. 7 хоногт 1-2 удаа байгальтай нойр байлгах гэж гисэн өөрөө чухал шүү дээ. Одоо энэ Улаанбаатар хотын урагшаа богд улаан байна. Маш олон уулын жимүүд бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр монголчуудын аргачлал нь өөрөө өглөж биш үлгэрлэж өнөөдөр сургадаг. Бид чи уулан далхаа яваа гэхээсээ илүү хоёулаа уулан далхъя тий. Хамтдаа нэг салхинд гараад ирээгээд хүүгээ охиноо дагуулад явцдаг байгаасаа гэдэг төр барилгыг бид гурийн зүгээс та бүгдтэй бас хүргэж байгаа шүү. За тэгээд судлаач хүн өөрөө их жоохон сониуч байдیں۔ Уучлаарай. Тийм учраас нөгөө судалгаанууд хийдэг тий. Бид хоёроос юу асуух гэдэг нь тэгэхээр одоо хотод бол ингээд хосууд бол биендээ зориулах цагууд бол харьцангуй их боломжтой газар зөндөө байна шүү дээ. Кофе шоп байна. Одоо үүдийн кино театрууд байна. Үзүрийн газрууд байна. Тэгтэл хөдөө орон нутагт хосуудын одоо болцдог хэлбэрүүд биендээ хизээ ямар үед ингэж цаг гаргаж хоёулахнаа байх боломж гард юм бэ? тэрийг яг өөрсдөө бий болгох шүү дээ. Өөрсдөө бий болгох. Жишээлбэл бид хоёр бол тэгдэг байсан. Хаач байсан тий. Тэгээ хаач байсан. Одоо жишээлбэл проектороор бид хоёр ингээ хөдөө очиод тэнцэнэ проектор киногоо тавиад үзэж чинь ч гэдэг юм уу тий. Гой чилэрмээр байвал жоохон хотосоо жоохон зайдуу очингуудаа нөгөө тог гаргагчаар ингээд кофего чанаад тий. Яг гой кофего чанаад гой хөтөө чилрээ сууж чинь ч гэдэг юм уу тий. Бид хоёр бол яг тэр хоорондын яг тэр нөгөө үнэт цагаа орхиогүй байсан. Үнэт цагаа ингээд багч гэсэн өөрсдөндөө цаг гаргадаг байсан. Бид хоёр тэгтээ жоохон тийм бас хүмүүс ч гэсэн тийм биш магадгүй. Тэгтээ бид хоёр бол жоохон романтик юм шиг үлээ. Ер нь романтик юм уу мэдгүй нэг тийм яг ингээд санал нэгддэг ч юм уу альсвал өнөөдөр гоё тэхүү. Тий. Яг ингээд өнөөдөр тэхүү тийл да. Гэж шууд ингэж гоё ингээд шууд шийдвэрүүдийг гаргаад шууд ингээд дэмжиж хамтдаа шууд ингээд хийчихдэг байхгүй. Тэр нь айгу бас давталтаа одоо тий нэг нь ингээд хэлэнгүүт үгүй гэлтгчэр тэнийг шүү дээ тий. Яг бид өөрөө бол хөдөө
яг бас хөдөө бол яг зав гаргаал өөрсдөө цаг гаргахгүй л бол бас хийцүү. Яг хөө хоёрын хувьд бол нөгөө хотын соёл өөрөө байгаа учраас тэр соёлоо хадгалж яваад байна шүү дээ. Манай хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа тэнд өссөн залуучуудын хувьд ер нь гэр бүл хосын харилцааны соёл нь өнөөдөр яг ямар байгаад байгаа шүү. Тэрэн дээр асуудал байна уу? Яг үндэ харснаар бол баг зэрэг асуудал байгаа. Ягаад гэвэл үнэхээр тэр хэд маань шантрахч завгүй байдаг байхгүй. Тэгэхээр одоо өвөлдөө бол яг ирчүүд нь маллаад үлдэн тэгээд эхнэр нь болохоор хүүхдүүдтэйгээ сум дээр ингээл хичээл сургууль хүүхдүүдтэйгээ хичээл сургуульд анхаарал явна. Тэгээд гэр бүл маань баг зэрэг хоолтонч гэх юм уу те. Тэгэл 100 болонгууд яг нөгөө сайл сүүний үе таарна. Тэгэл ер нь бол одоо орой л зав гарах юм уу да. За ойлгочлаа. Гийг хэлэх гээд байгаа мессеж ойлгочлаа. Орон дотор гэсэн. Шууд хэлгээд. Тэгээ үнэхээр нөгөө өөрөөсөө нөгөө үнэхээр малаа малж байгаа хүмүүс ч өөр яах вэ гэдэг. Ингээл нөхөр нь яалтчгүй малаа арах хэвээр хүүхдүүд нь сургууль сурах хэвээр тэгэл ингээл явж байгаа. Хүүхдүүдэд дагаад ихнэр нь тэгээд сумын төвд орчиж байгаа шүү дээ. Тэгээд яг эндээс бол асуудал үүсэж байгаа харагдаж байгаа. Тэгээ бас нэг үеэ бодоход бас өмнөхийн сайн мэдэхгүй л байна л та. Гэхдээ малчт маань ер нь бас цөөрцсөн юм байлээ. Залуу үеийн малчт одоо яг хөдөө байгаа малчт маань цөөрж байгаа юм байна лээ гэж ер нь ажиглагдсан тий. За ашгүй та хоёр маань ямар ч байсан өөрсөндөө гаргадаг цагуудыг бол тэнд хадгалаад яваад исэн юм байна те. Гэхдээ тэр их ажлын хажуугаар хөдөө орон нутгад миний харснаар уран бүтээлээ бас хийгээд яваад исэн байна гэж би харсан шүү дээ. Жүжиг тэгсэн. Жүжиг те. Тэгэлгүй. Сумуудаараа явсан уу? Аймгийн төв дээрээ тоглолт хийгээд л үү? Аймгийн төвөөр сумаарч мэдээж юуны тулд уран бүтээлч болсод байгаа тэр сум орон нутгата тэр соёлын үрийг тарих. Тэр хувь зайны хүлээс гээд Красногорви уянгийн драмын жүжиг байдаг байхгүй. Тэгээд тэр жүжигээрээ бид хоёр Солонгосын Сөүл хотод болсон дэлхийн 2 өдрийн жүжигчийн фестивальд орж ирсэн. Тэгээ special performance гэдэг шагналыг бас авч ирсэн. Тэгээд тэр жүжигээ бид хоёр сумдаа тэр ойр хавийнхаа Баянгор аймгийнхаа бас 6-7 сумаар тоглоод Баянгор аймаг, Өвөр хангай аймаг та бас тоглож явсан. Тэгээд хүүхэлдэйн театраас франчайзингээр хүүхэлдэйн жүжиг могжоохон дагтаа жогжоохон хүүгээд хүүхэлдэйн жүжиг аваачаа сумынхаа соёлын төвийнхаа ажилчид дээр өөрсдөө бас тоглоод найруулад тоглож исэн. Тэгээд ер нь тэр сумдаа бол бүхэл одоо урлаг соёлын одоо сумынхын 100 жил, сургуулийнхын 100 жил ч юм уу те бүхэл зүйл дээр нь ингээд сайхан хамтарч соёлын төвийнхэнтэйгээ хамтарч ажилласан. Тэгээд манай сумын маань соёлын төв 21 аймгийн 360 сумын соёлын төвийн гүйцэтгэлийн үнэлгээгээр эхний 5-д орсон. Тэр бол бас бодсон юм мэдээж л тэгээ хоёлаа бүхэл бүтэн улсын театрт ажилладаг жүжигчин хүмүүс байна. Хоёлаа байж болох бүх нөөц болцоогоор л тэ боломж авч заад сурахаар юм тэ одоо сурахаар юм байна уу? Тэр болгоно л хүмүүстэй ингээд хийж чадхаараа л хий гэж зорьсон. Тэгээ тэрэндээ ч бас гайгүй хүрсэн тий. Тийм тэгээ бид хоёр ч гэсэн нөгөө өөрсдөө дуртай бидний мэргэжил учраас бүр амар гоё кайфтай хийж байгаа юм шиг. Тайзаа санаж байгаа юм чинь бас хөдөө очичвал бодно шүү дээ. Хөөх ингээл жүжигээ тоглоод тайзан дээрээсэн бол гоё гэл тий. Хүмүүс чинь жүжиг гэж юу байдгийг үзэг хүмүүс зөндөө байгаа юм шиг. Жүжиг гэж юм байдаг юм уу гэсэн хүмүүс бас амар олон тарсан. Ингээд хоёрын түүхээр ингээд аялаа явж байхдаа за сүүст нэг сургуулийн оюутнууд байсан байна. Ажлын гараан дээр очиод нэг ажлын байран дээр очсон байна тий. Бас зарим жүжгүүд нь эхнэр нөхрийн дүрд шууд тоглолчтой юм байна. Хоёрын амьдрал бол бүргэлж дандаа хамтдаа байсан байгаад байна шүү дээ тий. Магадгүй хоёр ингээд хэсэг хугацаанд энэ төр хамгийн урт хугацаанд энэ төр байсан тохиолдлууд энэ төр байдгүй. Байнга л хамт байдгүй. Хамгийн урт хугацаанд хол байсан тохиолдол. Тий хол байсан тохиолдлууд байсан уу? Хоёроос байсан ямар нэг уран бүтээлд яваад ч юм уу би ч юм уу нэг сар гарны хугацаанд тий кино манд явал тий 2 сарын хугацаанд ингээд тусдаа хол байх мөчүүд байсан. Ямар байсан тэгэхэд? Тэгэл ямар л ойлог авах. Би ч юм бол завгүй л байсан хүүхдүүдтэй. Тий гэхдээ ер нь тэгэл бид хоёроос хүмүүс авиг тэгж асуудаг ш тий. Хоёр ингээл гэртээ чамдтай ажил дээрээ чамдтай ингээл гадуур явсан ч хамтдаа
залахгүй байна. Хөөд хүмүүжл ууд гартай шүү дээ. Тэгээд надаа болохоор тэгэл хамт амьдрын энэ хүнтэй хамт одоо энэ амьдралыг туулах гэж л хань болсон шүү дээ. Тэгэхээр би биедээ хань болоод төшөө толгуур болоод явхад тийг жайхтар уудж муудаад тэгдгүүш тий. Ерөөсөө ууддаггүй. Тэгээ битээр бас ер нь нэг тийм одоо ингээд нөгөө завгүй байхаа аюу дуртай тий. Ер нь ингээд тий. Тэгээ би судлаач хүний зүгээс хоёрыг юу гэж тодорхойлох гээд байна гэхээр яг киногоор хараад үзэх юм бол тийм нэг экшн кино шиг л хоёр амьдэрдэг хоёр байдаг юм л да тий. Шинэ одоо нэг монотонны юм кинонууд ингээл залхаал хүмүүс ингээл оюун санааны төлөвлөлт ингээл удаан бас байдаг шүү дээ. Тэгэхээр экшн киноны гол давуу тал чинь ингээл мөч болгон дээр ингээл догдлоо тий. Тэгэхээр хоёрын амьдрал бол ингээл дандаа өрнөлтөө орчноос сольсон хөдөө хот тэгээ тийм учраас хоёрын харилцаа өнөөдөр бат бэх байсан гэж би ерөөдөө бас ойлгож байна. Тэгэхээр одоо гурлаа эвний тухай ярих гэдэг нь тэгэхээр нийгэм рүү ер нь хосуудын харилцаа бат бэх доктортой байхад ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байд юм бэ? Хоёрын үед одоо энэ 10 хэдэн жилийн амьдралын түүхээс олж авсан тийм туршлагууд бас юу вэ? Одоо хэдүүлээ нийгэмдээ хэдүүлээ гэр бүлүүд бас уриалъя л да тий. Гэр бүл доктортой байхад энэ дээр таад нэг жоохон анхаарат өгөөч. Одоо ер нь бол ярих юм гэхдээ айгу зөндөө л байна. Гэхдээ зөв миний л өнцөг шүү. Тэ ямар ч тач нэг тийм үнцэн гэж юм аюу багасаад байгаа юм шиг санагдаад байгаа хгүй надад. Ер нь ингээ ажил дээр, амьдрал дээр ер нь ингээ нийгэмд хүмүүсийн хандах хандлага нь үнцэнтэй зүйл ерөөс аюу бага болсон юм шиг. Одоо тэр үнцэн гээд байгаа гэр бүл байгаа штэ. Гэр бүлээ одоо ингээд хайрлахгүй байгаа юм шиг тий. Одоо ингээд нэг юу гэж хэлмээр юм дээ. Одоо энэ нөхцөлд бүр тийм завгүй байгаа дээ нөө. Тий. Завгүй гэхээсээ илүү зүгээр айгүй тийм их дөнгөж сайхан л би яг машинд сууж хат ярьж айгүй их ярьдаг хүмүүс их болцсон. Яг үлгэрлээд хийдэг хүн баг айгүй ховор болцсон юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэнгүүд гэр бүлийн бат бих байх харилцаа чи ерөөсөө л аав ээж болонгуудаа хосууд би биний хайчдаг. Тэ одоо ингээд миний ихнэр ийм байсан шүү. Би ийм хүнийг ингэж хайрлсан шүү гэж харахгүйгээр төрсний дараах тэр ээжийг чи ингээл дандаа л ялрах жаах юм. Чи дандаа л ийм байх юм ч гэдэг юм уу те. Тэр өнцгөөс нь хараад байдаг. А ихнэр нь ч магадгүй ээж гэдэг өнцгөөс харж, нөхөр гэдэг өнцгөөс харж, нөгөө анх биендээ татагдчихсэн тэр мэдрэмж өнцгөө тэр мэдрэмжээ мартчихад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тийм болохоор ялангуяа одоо би чинь олон төрлөө штэ тий ингээд дөрөв төрөхөд сэтгэл готрал гэж зүйл одоо яагаад их болоод байгаа. Энэ бол мэдээж халамжаас би бол тэгж хардаг байхгүй. А би бол харьцангуй ер нь би сэтгэл готрал орж үзээгүй юм шиг байгаа. Одоо ингээд ботход бидгүй магадгүй дуртай ажиллаа хийчдэг. Тэгээд хажууд нөхөр маань байдаг. Сайн халамжтай. Тий халамж тавьчдаг. Аав ээж нар маань тултал дэмждэг. Тийм болохоор тэр сэтгэл готролд орох цаг цав болтоогүй юм шиг байна. Тэнгүүд чинь төрсөн ихнэрээ одоо ингээл те нөхрүүд ялрахаасаа илүү яг ингээл цугтаа халамжлал миний хайр яамаар байна яах вэ гэвэл тэр ихнэр чинь эргээл өнөөх нөгөө хайрлсан эмэгтэй чинь болчих واخгүй. Тэгэхгүй тэр үед нь чи намайг ойлгохгүй байна чи ингээд байна гэдгээс л асуудал үүсээд идэг юм шиг санагддаг миний хувьд. Тийм хүүхэд бас маш чухал. Яг тэр аав ээж хоёрын халуун дулаан уур амьсгалаас хүүхэд хүмүүжлийг олж авч байгаа. Тэгэхгүй аав ээж хоёр нь би бинийгээ ингээл тэ хар яар гээл хооронд нь хэрэлдэж уралдал ивэл тэр дундаас ямар хүмүүжлтэй хүүхэд төрөх үү. Тэгэхээр ерөөсөө нэг пирамид шиг юм байгаад шүү дээ. Хүүхэд аав ээж энэ гурав бүр ингээд аав ээж нь биегээ маш их хайрлах хэрэгтэй. Аав ээж хоёр нийлээд хүүхдээ маш их хайрлах хэрэгтэй. Ингэжиж энийг пирамид чинь тэ амар гоё хайр дүрм хариулт хийж шít. Аав ээж хоёр нь нийлээд хүүхдээ хайрлах хэрэгтэй гэж. Тэрнээс тусдаа аав нь сайн аав биш, ээж нь сайн ээж биш. Зөвхөн ээж л хайрлаад байх ёстой биш шүү дээ. Тэр чинь аав ажил хийж байгаа ойлгож байгаа. Гэхдээ тэр ээж чинь бүхэл бүтэн амьдралд нь утга учир гаргаад өгчлөө шүү дээ хүүхдээ. Тэгэхээр аав яг ажиллаа ядарсан ч гэсэн багахан цагийн 30 минутыг ч юм уу те ингээд хүүхдэд зарцуулаад хүүхдээ яаж өсөж торинж байгааг хараад ингээд ирэх юм бол амьдрал ингээл тийм амар хүнд хэцүү те би амьдралын төлөө зүтгэж юм биш яхаа бүгдээрээ хамтдаа л зүтгэж байгаа учраас гэр бүл тэнд илүү үнцэнтэй бат бөх орших баг гэж бодож. Тэгэхээр намд бол айгүй гоё үнцгийг ярьж байна. Манай Агийн хувьд гэр бүл бат бөх байх юм. Миний хувьд бол одоо яг одоо хоёртой бас ер нь бол санал нэг байна л да. Гэхдээ би эрчүүд дээрээ ер нь бол
тулгуурлаж хандаж хэлэхэд надад эхнэрээ хүүхдүүдээ ер нь бол дандаа тийм хайраар өнгөлж байгаарэ гэж хэлмээр. Одоо жишээлбэл эхнэртэй дөрөв ярьдаг шиг би миний хувьд бол тэгдэг байхгүй. Сард нэг удаа ч юм уу яг хуу боломж таарвал ямар нэгэн байдлаар ингээд эхнэртэй баг ч гэсэн зүйлээр ингээд бэлэг барьж байгаарэ. Одоо жишээлбэл заавал эхнэр хүн ингээл хоолоо хийгээд авах албагүй шүү дээ яг үнэтэй. Тэгээ эн чинь болохоор ингээд ярьж байгаа ингээд нэг жижиг асуудал юм шиг боловч яг үнэтэй гэр бүлийн өрөөнд бол энэ чинь ингээд бас ингээд том асуудал байдаг байхгүй юу? Жижиг чулуугаар нөгөө жижиг зүйлээр том чулууг хөдлөх хичээл тий. Жижиг асуудал чинь өрөмтлөгдөд том асуудал болж байна. Тий. Гэдэг ч юм уу те. Тэр жижигэн зүйлүүдээр одоо эрчүүд маань гоё их нэртэй бэлэг барьж одоо хүүхдүүдтэй бэлэг барьж те ингээд гоё амьдралыг гоё хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Модууны өдөр гоё аав нь гарынхаа хоолыг хийж өгнө гэл тэгэхэд л тэр өдөр хичнээн гоё аз жаргалтай байх л те ажилдаа явж өдөржингөө ингээл ажлын 5 өдөр ажилдаа байдаг аавтайгаа нэг өдөр гоё гарынхаа хоолыг хийгээд идээд явна гэдэг чинь аз жаргалтай шүү дээ. Хүүхдүүд угаасаа аавхаа хийсэн олонд аюу дуртай байдаг шүү дээ. Дуртай байдаг шүү дээ. Тий. Манай тэгэл тоглоом нарийн одоо юу гэдгийг манай гэр бүлийн хувьд одоо яг хөө зүгээр бит хоёр ч өөрсдийнхээ жишээн дээр л ярихгүй бол одоо хүмүүсийг одоо яг хэрэгтэй шүү гэхэр чинь бас нэг өрөөсгөл болчихно. Манай гэр бүлийн хувьд бол ерөөхдөө дандаа чөлөө цагийг тэгж өнгөрүүлдэг байхгүй. Одоо хоббитой байлгаж те хөгжилтэй байлгаж одоо альва зүйлийг ингээд шин сонин содон юм ингээд туршиж үзэж Яг зөв. тэгээд Тийм учраас та хоёрын амьдрал өнөөдөр өөдөл залхалт гэдэг зүйл байхгүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Дандаа өрөмдөг экшн кино шиг те дараа нь юу тохиолох вэ? Ямар үйл явдал гарах вэ? Дандаа тийм хүнлэлттэй байна гэдэг бол хамгийн чухал асуудал байгаа те. Агийн хэлэх гээд байгаа ирчүүд өгөх гээд байгаа мессежийг би нэг хитгэн үгээр хэлэх юм бол зөвхөн гэртээ нэг оршдог хүмүүс бити байгаач ээ. Оролцоотой байгаач ээ гэдэг тэр мессежийг л агийн өгөх гээд байна гэж би ойлгож байгаа шүү дээ. Оршдог биш. Оролцоотой байгаач. Тэгжээж гэр бүлийн харилцаа бат бөх байд юм байна гэдэг тэр мессежийг л өгөх гээд байна гэж би харж байгаа. За тэгээд өнөөдөр энэ подкаст маань гэрэл ёслолын ордоноос зохион байгуулж байгаа. Бүр гэрэл ёслолын ордон дотор энэ подкаст явж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ гоё гэрлийн тухай, гэрлэлтийн ач холбогдол үнцний тухай тоо түрүүн хурмаа яллаа шүү дээ. Олон нийтийн дунд бүр уус даяар бүр наадмаар хурмаа хийсэн гэж. Тэгэхээр залуучуудаа хэдүүлээ бас хурмын ач холбогдол үнцний тухай хэдүүлээ гурлаа ярилцсан л да. Тэгэлгүй яг энэ чинь бол үнэхээр одоо нөгөө нэг төрт ёсны хэрэг гэж монголчууд ярьдаг шүү дээ. Их төрийн доторх дөрвөн биелс нөгөө баг төр бол гэр бүл байдаг. Гэр бүл бол бат бөх байж тэр улс үндэстний одоо тэр ив нэгдэл нь одоо бэхжиж идэгч гэдэг ч юм уу те. Ер нь бол бид манай монголчуудын сэтгэлгээний онцлогч нь ерөөсөө л гэр бүл дээр л суурилсан ер нь голчилсан зүйлүүд байдаг шүү дээ. Одоо Монгол хайр дурлал гэж хүмүүс чинь тэгэл ярьдаг шүү дээ. Одоо аав ээж нар бие биендээ ингээд тэр болгон ингээл хайртай шүү би чамд гэл хилдгүү ч гэсэн ингээд үйлдэлээрээ харуулцдаг те. Хаяа нэг ингээл тохог нь өнөрлцдөг ч гэдэг ч юм уу те. Тэр гэр бүлийн харьцаанууд дундаас бол Монгол хүмүүсийн сэтгэлхүйн одоо сэтгэлгээний тэр хайр дурлал гэр бүл бол би бол үнэхээр миний хувьд бол агуу санагддаг байхгүй. Тэгээд тэрийг ч гэсэн одоо ер нь бол гэр бүл дээрээ шингээж одоо авч явахыг манай гэр бүл бол боддгийн хувьд гэр бүл зохионо гэдэг бол зүгээр сэтгэлийн хөдлөөр хандах зүйл бол яагаад ч биш. Тэгэхээр гол нөгөө хэдүүлээ хэлэх гээд байгаа санаач ер нь хурмын үндэс нь хосууд маань ер нь хурим хийснээр ирээдүйд яг юу бүтээд юм бэ гэдэг зүйлийн талаар гурлаа ярилцъя тий. Манай агийн юу гэж бодож байна. Хурим хийгээд хурим одоо төрт ёсны хурим хийгээд тэрнийхээ ард өнөөдөр гэр бүлд яг юу үлддэг юм. Гэр бүл болохын одоо үнс нь одоо хурмаа хийх ч гэдэг юм уу тий. Тэр бол ингээд хичнээн миний бодол хичнээн одоо тийм амар нийцгэр одоо тэр юугаараа уралдах гадаага биш. Хамгийн гол нь өөрсдийнхөө сэтгэл зүрхэнд өөрсдөө эрдээ таарсан тэр найр хурмыг миний хувьд бол хийх ёстой гэж боддог байхгүй. Тэгээд тэр чинь ёсын үйл нь хамгийн гол нь явчихж байгаа. Тэр хүмүүсийн тэр хайр дурлалын
бат бих байдлыг тэр ах дүүнэр нь үр хүүхдүүд нь хараад баталж чинь тий. Ерөөсөө тэр л зүйл хамгийн гол учир утга юм болов гэж боддог шүү дээ. Дээрээс нь нөгөө Ахмад Настан хамаатан салангуудаас маш олон гоё тийм ерөөлийн үгнүүдийг сонсно гэдэг бол маш чухал үстэй. Ялангуяа монгол хүн чинь бол амны бэлгээс аштын бэлэг гэдэг ерөөлтэй ард юм. Тийм учраас хайртай дотны хүмүүсээс ерөөл сонсно гэдэг бол хамгийн том бас нэг бэлэгдэл яваад байна шүү дээ. Гайхалтай зүйл. За манай Намуунагийн эмэгтэй хүний үнцэг ер нь ямар үнцэг харагдах бол? Хурим гэдэг бол одоо амьдралд тохиох одоо ганц маш чухал үйл явдалтай эмэгтэй хүний хувьд. Тэгээ хурмыг бол мэдээж эмэгтэй хүн болгон өөрийнхөө төсөөллөөр ингээ хийхийг хүсдэг. Тэгээд тэр хурмаараа хийсэн хурмаараа одоо ингээд тэр дурсам одоо амьдрал чинь ингээд дурсамжаа хэлсэн шүү дээ. Тэр дурсамжаараа бас тийчээгдэж амьдрдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг одоо ингээ эргээд бит хоёрын хурим хийсэн үеэ бодохоор яг ингээл ярахад хүртэл өчигдөр юм шиг санагдчих واخгүй. Яг ингээл чи тийж уйлжсэн те гэл ингээл ярахад тэр аз жаргалтай өдрийг бүтээж бий болгож бүх хайртай хүмүүсийнхаа өмнө бит хоёр одоо ингээд гэр бүл боллоо. Бит хоёр гар гараасаа хөтлөлцөөд энэ амьдралыг туулнаа гэж байгаа тэр өдөр хурмаа хийх өдөр бол амьдралын хамгийн чухал өдөр. Тэгэхээр одоо аз жаргалтай бөгөөд бас нэг давхар хариуцлага одоо оногдож байгаа өдөр гэж хэлж бас болох юм шиг байна. Хариуцлага бас хоёр дахин нэмэгдэж. Тий, хариуцлага хоёр дахин нэмэгдэж байгаа хгүй. Одоо бид хоёр ингээ хурмаа хийчлээ. Одоо хоёлаа ингээд амьдралаа ингээ хамтдаа бүтээя гэдэг яг тэр нөгөө зорилгоо тодорхойлоод нэг чиглэлд харж байгаа өдөр гэж хэлж болно шүү дээ. Тийм болохоор ер нь бол хурмын өдөр одоо хүн болгоны л аз жаргалтай, хамгийн хайр дүүрэн, хамгийн амьдралын хамгийн тод томруун дурсагдах дурсамжт өдөр болдог. Тийм болохоор яаж игээд хурмаа одоо тий яг ингээд хийчих хэрэгтэй юм санагдаж шүү дээ. Одоо ингээд хөгшөрчөөд бас хурмаа тэр үед хийх байсан юм да гэж ярьдаг хүмүүсүүд бас байдаг аахгүй. Тэгэхээр яг ингээд хөөрхөн гой зориглол хийчихвэл гоё. Тий. Гэхдээ одоо ингээд хүмүүс энэ бас миний л бодож хүмүүс ингээд амар их гадаадад ингээд хурмаа хийгээд л да болно л доо. Гэхдээ миний хувьд бол ингээд түрүүн би хэлсэн шүү дээ. Бүр ингээд одоо бэлгээрээ оролдох гад байгаа юм шиг те. Таана хийснээрээ одоо ингээд өрсөлдөд байгаа юм шиг те. Хэлбэр дээр илүү төвлөрөө. Хэлбэр дээр агуулга гэдэг зүйлээ бодоход илүү хэлбэр гэдэг зүйл дээр илүү анхаарат байх шүү дээ. Тэрнээсээ илүү хамгийн гол нь яг түрүүний те аав ээжнээс тэр бүх хайртай хүмүүсээс гоё өрөөлөө үг сонсоод тэр Монгол одоо найр хурмынхаа тэр дэг жагийн ёсын өвлөө үлдээд тэгээд ингээд сайхан гэр бүл болоод ингээд сайхан аав ээж болоод хань ижил болоод суучна гэдэг чинь болоод өөрөө амар тийм гоё ингээд аз жаргал бахархал одоо Монгол хүн болж төрсний одоо хүн болж төрсний тэр одоо бүх зүйл нь явж байгаа болоо гэж бодоод байгаа шүү дээ. Боддог шүү дээ. За нэг хүүхэдтэй байх нэг өөр, хоёр хүүхэдтэй байх өөр, гурван хүүхэдтэй бас байх бас өөр мэдрэмж. За ингээд дөрөвт хүүхэд бол бүр илүү мэдрэмжийг өгдөг. Яг тэгэхээр Монгол улс маань дөрөвт хүүхдээ төрүүллээ. Монгол улсад маш том хөрөнгө оруулалт хийлээ гэдэг талаас бүр төрийн одон медаль алдар тэхийн бүр 2 дугаар одон гарт болж өгдөг тий. Энэ мэдрэмжүүд дийн тухай хэдүүлээ бас дахин бас хэдүүлээ бас ярилцъя тий. Ямар мэдрэмж бас байсан. Үнэхээр гоё мэдрэмж байсан. Би ерөөсөө ингээд нөгөө одоо аваад тий ингээд төрийн ордносоо одон тэмдэг зүүгээд гарч ирээд ингэж одоо 4 хүүхдээ ээж бол гэж яг үндэ бол зүудлээчгүй явсан. Тэгээд яг тэр өдөр болохоор ингээд хүн болгон ингээд айгүй тийм аз жаргал дүүрэн өдөр болж өнгөрсөн. Тэгээд тэнд бид ингэсэн байхгүй өглөө ингээд төрийн ордон дээр очиад ингэсэн чи ээжүүд ирсэн. Гүй одоо нөгөөсөө хүүхд чухтай ингэж байгаа л хэвээр өөрийгөө бүр хэвээр тэгсгээл хүрээд ирлээ гэсэн ээжүүд айгүй их байсан байхгүй. Тэгээ энэ одон авсан ээжүүд бол одоо Монголдо улсдаа маш том хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Дээрээс нь өөрийнхөө хувьд одоо өөрөөсөө гадна бүхэл бүтэн 4 хүнийг бий болгоод өсгөж хүмүүжүүлээд байж гинэ гэдэг чинь үнэхээр бахархалтай үйл явдал хгүй. Ер нь бол тэгээд би тэр өдөр яг тэр нөгөө одоо авсан ээжүүдээрээ маш их бахархаж байсан. Ер нь одоо авсан ч гэлтгүй ээж болж хүн төрүүлж байгаа их хүн болж байгаа хүн болгоноор ер нь бахархсан тэр өдөр.
яаж тэр их зовлонг туулаад тэр их одоо өвдөлтийг туулаад тэр шинэ хүнтэйгээ уулзаа тэр хүнээ өсгөж хүмүүжүүлээд дахиад ингээд ах дүү нартай болгоод ингээд тэр их сэтгэлийн тэнхээтэй тийм агуу мундаг хүчтэй одоо ээжүүд бол үнэхээр одоо хүчтэй зоригтой одоо ялангуяа олон хүүхэдтэй ээжүүд бол өстой нөгөө хатан ухаантай тий ийм одоо бүр маш мундаг хүмүүс байдгийн байна лээ байдгийн байна гэдгийг ер нь бол одоо өөрөө 4 хүүхэд төрүүлсний хаар дээр ойлгож байгаа байхгүй. Одоо ингээл хүүхэд төрүүлэх үйл явц чинь зүгээр ингээд өөрөө өсчихгүй шүү дээ. Тэгээд яг одоо юу гэж базмаар юм даа ямар ч тач алдар тэхийн одон авж байгаа ээж болж байгаа бүх ээжүүд бол мундаг. Ер нь эмэгтэй хүн бол үнэхээр сэтгэлийн тэнхээтэй мундаг хүмүүсүүд байдаг шүү. Тэгээд тэр өдөр бол одоо яг ингээд нэг өдөр одон авсан ч гэсэн ингээд маш том хүндлэгдэж хайрлагдж байгаа тэр сэтгэлийн бэлгэн тэр одон болж ирж байгаа юм болол гэж бодсон. Тэгээд мундаг хүмүүсүүд байдаг шүү ээжүүдээ. Сэтгэл хөдлөөд ерөөсөө юу гэж хэлээ бас юмшгүй шүү. Бас чинь үүдэнд нь хүлээж байгаа аав нар байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй тий. Тийг ярих юмсан шүү дээ. Гэхдээ адилхан алдар таав тий. Аав нарын хувьд бас хөдөлмөр. Тий бас сэтгэл зүй бас амар сонирн байд юм байл шүү дээ. Тий. Тий ингэдэм байлээ. Ер нь бол алдарт ээж гэдэг одон ээжүүд л гардаж авч байгаа болохоос алдарт аавууд ардна. Мэдээж алдарт аавууд байж алдарт ээжүүд төрнө шүү дээ. Тэгээд араас нь алдарт эмээ өвнөр байгаа. Энд чинь бүхэл бүтэн нэг гэр бүлийн баг хамтын юм одоо баяр ахгүй. Ерөнхийдөө бол баяр бас хөдөлмөрийн үр дүн. Тий хөдөлмөрийн үр дүн байхгүй. Энд чинь эрүүл их өсгөж хүмүүжүүлээд ингэж улстай том хөрөнгө оруулж ийн гэдэг чинь ерөөсөө бүр маш том үйл явдал. Тэгээд алдарт аавууд маань бас маш гоё халамжтай хайрладаг учраас яа мэдгүй юу ч гэсэн юм хэлж байгаа. Тэгээд ерөөхдөө маш зөв. Ингээд амар их толгойд ороод ахгүй тэр өдөр бүр айгүй их ингээд сэтгэл хөдлсөн байхгүй. Ерөнхийдөө айгүй их омогсон, бахархсан. Яаж юм мундаг юм бэ гэ тэр 6 хүүхэд төрүүлсэн ээж байна. Бүр нэгдүгээр одоо авч байгаа. Нэгдүгээр одоо авж байгаа. 6 хүүхэдтэй штэ гээл ингээд симбицэн. Тэр хайрандаа ингээд жаргаад явж байгаа ээжийг хараад би бүр ингээд вау ямар мундаг юм бэ л гэж утсан нэрээ. Гайхалтай. Тэгээ дээр нь давхар зөвхөн хүүхэд төрүүлж өсгөөгүй ар гэрээ авч явж гин тий. Тэгээд давхар ингээд ажил төрлөө хийж явж байгаа юм ихтэй хүн бол үнэхээр мундаг. Эмэгтэй хүнээр хэдүүлээ бол бахархаад бас дуусахгүй баха. Ер нь бол гэртээ хүүхд дараа сууж байгаа юмтэй дунджаар 20 гаруй мэргэжлийн ажлыг гүйцэтгэдэг гэж ярьж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь нөгөө нэргүүл болохоос ч бүр өглөөнөөс ахвал орой хүртэл ингээл хийсээрээ л байдаг ажил. Тэгээ 20 гаруй мэргэжил гэхэр чи одоо тэр чинь тогооч болж байна тий. Угаагч болж байна, хүүхд асрагч болж байна, эмч болж байгаа. Ер нь бол намаа ингээд 4 хүүхд төрүүлээд өсгөөд ирэхээр Агийн намаа 2 баг эмчийн дайны ер нь жоохон юу сууж гин үү? Нөө ханиадыг хүртэл баг ялгаад байгаа шүү дээ. Тийм ялгаад байна. Вирусны хамрын ханиад байна, хоолой ханиад байна тий. Одоо тийм вирусны гаралтай байна уу, тий юуны гаралтай байна гэдгийг хүртэл өөрсдөө баг бид нэр ялгадаг болсон байна. Номоонуудаа бас дахин баяр хүргэе. Цүн номоонаач биш. Агидаач гэсэн маш том баяр хүргэе. Энэ хөдөлмөрийг бас үнэлээд төрөөс манаас 2 дугаар одон өгсөн байна. Тэгээд дээрэс нь манай нэвтрүүлэгт оролцсныг хүндэтгээд манай Луми гэдэг энэ цэцгийн дэлгүүр бас байдаг. Энэ цэцгийн дэлгүүрээс өөрт чинь бас энэ гайхалтай цэцгийн баглааг бас дурсгаж бас биелүүлж байна. Тэгээ эмэгтэй хүн бол яг энэ цэцэгтэй адилхан байдаг. Тэгээ үргэлж дандаа цэцгэлж яваарай. Тэр цэцгэлэх шалтгаан бол бас Аги бас байгаа шүү. Үргэлж дандаа усалж яваарай гэдэг тэр зүйлийг та хоёрт бас хэлж энэхүү цэцгийн баглааг биелүүлж байгаа маа. Баярлалаа. Ямар гоё. Тэр хараа яг эмэгтэйчүүд ингэж цэцэг аваад ингэж үнэрлэдэг юм байлээ. Тэгээ эрэгтэй үнэрлэдэг юм байлээ. Би чи өөрөө нэг 2-3 газар нэг сургалт хийж явж байгаад нэг цэцэг анх удаа эрэгтэй хүн мөртлөө авч үзэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө үнэртэж үзэг байгааз. Зүгээр авчаал ямар гоё цэцэг юм бэ гэж харцсан. За тэгтэл эмэгтэй хүний рефлекс бол заавал ингэж үнэртдэг. За аюу нандин бэлэг шүү. Нандин бэлэг. За тэгээд Агида дүүдээ зориулаад бас нэг Монгол ахуйтайгаа их ойрхон байдаг гэр бүл штэ. Тэгэхээр үр хүүхдүүдтэй бас Монголынхаа нууц товчоог бас нэг жоохон ойлголт өгөөд. Тэгээ энэ нь бол өөрөө Монголын нууц товчооны дэлгэрэнгүй тайлбар байгаа байхгүй. Дэлгэрэнгүй тайлбар. Тэгэхээр энийг гэр бүлээр амтархан бас уншаарай те. Монголынхаа түүхээр бас аялаарай. Монгол
улс гэдэг бол ямар их түүхт ард түмбэ гэдгийг өнөөдөр танаа гэр бүл мэдрээсэ гэдэг хүсэлтээр энэ номыг бас Агида бас бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Гоё билэг байна. За тэгээд өнөөдрийн хоёр зочин гэр бүлдээ бас маш их баярлалснаа бас илэрхийлье. Тэгээд тун удахгүй 3 дахь дугаараар хэдүүл бас уулзнаа. Баярлалаа та бүгдд. Баярлалаа.